нэр дэвшигчийг бол дэмжиж байгаа. Бас банкны салбарт ажиллаж байсан ажлын туршлагатай хүн. Би нэг зүйл асуух гэсэн юм аа. Манай улс зах зээлийн харилцаанд шилжээд 30 жил боллоо. Энэ 30 жилийн дотор хамгийн сайн хөгжсөн баяжсан салбар бол банкны салбар. Одоо харвал банкуд бол өндөр байшин барьсан их баяжж байгаа. Монгол банк хүртэл 20 давхар байшин барьж байгаа. Аймгийн төвөөр очих чиглэсэн хамгийн аятайхан байшин бол банкуудын байшин байдгийг. Гэтэл нөгөө талд бол зээлийн хүү маш их өндөр. Ард иргэд аж ахуйн нэгж бол бүгд зээлийн дарамтанд орсон байгаа. Сая нэг аймгийн төвд очиод хурал хийхэд 500 хүн оролцсон байна. Тэгээд зээлийн хүн гар өргөнө гэхэд 3 хүн гар өргөсөн байгаа. Бүх иргэд зээлийн барьцаанд орсон байгаа. Багш нар, эмч нар бол зээлийн барьцаанд орсон. Тэтгэврийн хүмүүсийн тэтгэврийн дэвтэр хүртэл банкнд зээлийн барьцаанд байгаа. Малчтын мал хүртэл зээлийн барьцаанд байгаа. Тэгэхээр ийм байдлаар бид нар цаашдаа ер нь яаж хөгжих юм бэ? Зээлийн хөв бол 20-25% өгч байгаа. Ингээ 20-25% хүүгээр зээл аваад аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах ямар ч боломж байхгүй шүү дээ. Ийм байдлаар ийм тогтолцоогоор бид нар 30 жил хөгжөөд ирсэн байна. Нэг ёсондоо бол банкны салбар өөрсдөө баяжаад тэгээд аж ахуйн нэгж иргэд бол ядуурсан байна. Энийг яах вэ? Тэгээ банкуд бол зөвхөн тэр мөнгөний бодлогоо биш, бодлогоос гадуур аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг болсон. Банкуд баяжаад ирэхээр дархны төмөрлөгийн үйлдвэрийг худалдаад авсан, хөтлийн цементийн үйлдвэрийг худалдаад авсан, хамгийн сүүлдээ эрдэнтийн үйлдвэрийн 49% хүртэл худалдаж аваад эргүүлсэн шүү дээ. Ерөн цаашдаа бол бид нар ийм байдлаар хөгжих үү, яах вэ? Зээлийн хөгөө бууруулах боломж байна уу? Гадны хөрөнгө оруулалтын банк оруулъя гэсэн чинь бас л хэрэгжихгүй явж байгаа. Тийм учраас нэгдүгээр асуулт бол зээлийн хөгөө бууруулад энэ иргэд аж ахуйгаа дэмжих боломж байна уу гэсэн нэгдүгээр асуулт байна. За хоёр дахь нь бол энэ ипотекийн зээлийн асуудал. Монголын ипотекийн корпорац гэсэн нэг монопол байгуулга байгаа. Жилдээ 240 тэрбум төгрөгийн борлуулалт хийгээд 60 тэрбум төгрөгийн цэвэр ашигт ажилладаг юм байна. За эдний саатлын эзэд нь бол мөн адил арилжааны банкуудын эзэд байгаа. За удирдлагын зардал гэхэд жилийн 24 тэрбум төгрөг байдаг юм байна. Тэгээ өчтөр мөнгөний бодлого ярихад бүх гишүүд ипотекийн зээлийн их усврыг нэмэгдүүлэх арга байна уу гэж бас асуусан. Иргэд бол хөлөөлт маш их байгаа. Тийм учраас та ажил авсны дараа энэ ипотекийн зээлийн асуудлаар нэг эргэлт хийгээд зээлийн хүүгийн бууруулад хөр төмжийг нэмэгдүүлэх арга байна уу гэж асуух гэсэн. Баярлалаа. 85 дугаар микрофон нэр дэвшигч асуултанд хариулна. За барилгын гишүүний асуултанд хариулъя. Өнөөдөр бол зээлийн хүүгийн дундаж хүү бол 16.9% гэд ерөнхийдөө сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшинтэй байгаа. Гэхдээ Монгол банкны хувьд бол энэ зээлийн хүүг бууруулах ажлыг бол өөрөө Монгол банкны зүгээс санаачлан гардан зохион байгуулад санхүүгийн зохицуулахаар болон бусад байгууллагуудтай, төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Тэгээ стратегийнхаа хүрээнд бол ямар ч байсан бодлогын зардлыг нь бууруулах, мөн зээл олгож байгаа тэр процессыг яаж зардал багтаа болгох вэ? Мөн энэ банкны бүтээгдэхүүн үйлчилгээнд дээр байдаг тэр дэд бүтцүүдийг сайжруулах замаар зардлыг хэрхэн бууруулах талаар бол томоохон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа болохоор ерөнхийдөө дараа жилүүдэд бол энэ зээлийн хүү бол улам цаашаа эрчимтэй буурна гэж Монгол банкны зүгээс бол харж байгаа. Тэгэхээр бол энэ дээр бол томоохон ахиц авчирнаа. Хоёр дахь асуултын хувьд бол ипотекийн зээлийн хувьд бол ерөнхийдөө Монгол банк бас энэ ипотекийн зээлийн хамгийн гол оролцогч. За тэгээд барилга хот байгуулалтынхаа яам, за тэгээд бусад энэ арилжааны банкуудтайгаа хамтраад аялалгаар хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө бас өнөөдөр явуулж байгаа энэ арга хэлбэрээс арай өөр хэлбэрээр шинэ боломжийн хүртээмж сайтай ийм үйл ажиллагааг явуулахаар ажлын хэс гаргаад ажиллаж байгаа. Тэгэхээр бол ер нь энэ ондоо багтаагаад тодорхой санал гаргаж ирнэ.
За Содномын чин зэрэг гишүүн асуулт асууж өгөх гэлнэ. За лавгсаран дарагт бас амжилт хүсье. Бас банкны системд олон жил